Яа, өнөөдөр юу болсон гэж? Би нөгөө офс зураг дээр өмсдөг нэг ганц цайны сороочтой байхгүй юу? Тэрийгэ плеснант доторыг өнгө оруулахсан чинь ягаан өнгөтэй болчтой. So sad. Монголд газрууж ирнэ айгуу тийм. Орой онгох юм. Хэн заах гээд байгаа байхгүй юу? Тэгээ миний орсон ихэнх пенсний төлхөөрөд бүгд хаалттай. За, good morning. Усанд орчоор яг нэг тийм шинэ юм болсон юм шиг санагддггүй та нарт. Йоо. Энийг яг энэ гоё өндөрлөх тогтооч юм. Миний нүд бүр амар харцчихжээ. Би амар сайн унтсан. Үнэхээр сайн унтсан даа нэ happy байгаа. За тэгээд хавар олж байгаа учраас би айл олох муухай таргалахгүй тулд хоолыг бол их хянахыг хичээж байгаа. Тэгээд oh no! Миний цамц яагаад гүйс. Яа. Цамцны яасан бол би одоо яг үннийг хэлээд би гарах гэж бараг 40 минут болох байсан байна. Яг ингээд бодсон байсан хувцлалтаа өмсч чадахгүй байхаар угаасаа ингээд дараагийн хувцаа хайгаад би бүр амар олон цаг болчихдог байхгүй. Тийм л айтай нацтай. Энэ бүр миний бүр амар тухтай савсны амтлагч. Энэ яг энэ өвөрцөй болон помидор энэ бүх зүйлстэй амар гоё хамтардаг, зөгцдөг. Црон. За энэ бол миний ингээд ажил руугаа авч явах гэж байгаа шинэ оны салаад дахины цээж махтай. Энэ бол миний ингээд өглөө идэх ёстой овёс. За тэгээд мэдээж ажил дээр ам цангах учраас зүгээр энгийн ус уухаар айгу хэцүү доторм хойр гэдэг таахгүй. Тийм болохоор ингээд лимонтой ус уудаг. Одоо өдрийн цайны цаг болоод хоол идэхээр гарах гэж байна. Удаваар ихсэн юм бүлгөөгийн энэ подолкийг би юунаас авсан? Хүүхдийн тасгаас авсан байхгүй юу? 140 см-тай хүүхдийн эрзмар. Хүүхдийн подолк. Өөр нэг дэлгүүр боллоо. Баярлалаа. За ямар ч байсан хайжсэн пенза энэ дэлгүүрээс олоод авлаа. Миний хувьд гэвэл контентын ард яг юу болдгийг зураг авалт хэрхэн хийгддэг, ажлынхаа хүмүүсийг танилцуулах зорилготой явагдлаа. За ингээд өглөө оффистаа орж ирсэн чинь хинч байхгүй байна. Өглөөнийхөө цаг заавал уух хэрэгтэй. Тэгэхгүй бол өлөвдөл хийгээд амар хэцүү байд юм аа. Өглөө болгоомд таксидаж ирдэг байхгүй юу? Тэгээ оройдоо л гэрлүүг алхацдаг. Тэгээ тэгсэн чинь ингээд яг UB cab зүгээр л миний хаягийг асуухгүй тэр локейшнаа хараад олоод ирэх нь миний хувьд бүр ингээд амар энэ өдрийг тодорхойлох өдөр юм шиг санагддаг. За зүгээр л тэр хүн надаас миний хаягийг асуухгүй олоод ирсэн байх юм бол ёо өнөөдөр ч би үнэхээр алах нэ. Өнөөдөр миний хувьд гоё өдөр болж өнгөрөх нэ гэж би боддог. За нөгөө эртэц залуу таймна чинь ч өөрөө ирээгүй шүү дээ. Эхний хүн ирж байна. Хийм бол. За нөгөө таймна чи орж ирж байна шүү дээ. Ингээд ажил дээр орж ирсэн чинь эхлээ ингээд влогны дүрс аваад байгаа юм уу яа одоо нэг юм хийгээ суудах. Өнөөдөр ажлын өдөр учраас ажиллаа хийн. Ажиллаа хийхээс гадна би бас япон хэл сурж байгаа учраас япон хэлээ хийн. Тэгээд энэ хоёр зүйлийг ер нь л ажлын өдөр хийдэг байгаа. Багасаа бүр 10 настайгаасаа өөрийн мэдлэг ашиглаж эхэлсэн арга бол дуу, кино, нэвтрүүлэг тиймэрхүү орчуулж үзэх байсан. Жохон 10-11-тээс эхлээд ер нь бол солонгос дуу амар сонсдог байсан. Тэгээд тухайн үед чинь амар гоё монголоор саб дэвссэн тиймэрхүү бичлэгнүүд ер нь байдаггүй байлаа. Тийм болохоор сонсож байгаа дуугаа би бас орчуулж ямар утгатай гэдгийг мэдмээр байгаа учраас монгол руу өөрөө орчуулдаг байсан нэг нэгэнгүү. Тэгээ дэвтэр дээр бичээл нэг мөрөөр нь бичээл доор нь орчуулаад
Тэгээд нэг мэдсэн чи ер нь аль сурцсан байсан солонгос хэлийг. Хажуугаар нь бас нэвтрүүлэг, кино, тиймэрхүү юмнууд үзэхдээ ч гэсэндээ мэдгүй юмнууд орчуулаад энэ одоо яг юу гэсэн үг юм болоо гэж орчуулсаар агаад ер нь аль сурсан. Бас англи хэлийг яг солонгос хэлийг тэгж сурахтаа хамт сурсан гэх юм уу? Яг гэвэл нөгөө тэр үед чинь монголоор орчуулсан юм байхгүй тэнгууд шууд солонгосоос монгол руу орчуулдаг юм гэвэл Google Translate ч гэсэн ер нь нэг сайн байгаагүй зөв монголоор орчуулахад. Тийм болохоор солонгосоос англи руу, англиас монгол руу гэдэг маягаар ер нь бол орчуулдаг байсан. Тэгээд солонгос, K-pop, K-drama нэвтрүүлгүүдийн ачаар солонгос хэл, англи хэл хоёрыг бол ер нь сурж исэн. Манай зураглаач энд зогсож байна. Манай гэрэлтүүлэгч ард гэж сууж гээд надтай хамтрах охин энд зогсож байна. Санийх ер нь болохоор байна уу? Шинэ слоган чамаг ямар муухай хүмүүжлэхгүй хөхтэй гэж бодсон шүү дээ. Ямар муухай хүмүүжлэхгүй хөхтэй шүү дээ. Манай халиуна миний араас анх нилийн гүйдэг байсан шүү дээ. Халиуна толготын араас гүйдэг байсан. Тэгэхээр миний араас гүйж байгаа толготын. Тэгээ давааг орж ирсэн, давааг болж байгаа юм. Халиуна зөвөр орж ирсэн бүх залуучууд дээгөө. Тэр зүгээр анхны контентын дээр ингээд битүүрийн гар хөдөлсөж байгаа хэсэг дээр хөтлөлцөх шаардлагагүйсэн байхгүй юу? Халиуна ингээд өөрөө барьж аваад Ой. Завсан бол завсан шиг зохиоч. That's vibe. би тэр халиунаг оржсэн эхний 7 хоногт нэг жоохон эвгүй санагдчихсэн. Тийм надад сайн хүнд ингээд би татгалзаж чадахгүй байх мэдрэмж бол үнэхээр хэцүү байсан шүү халиуна. Ой энэ гэрэл ямар юм даа. За эхэлсэн байна. За. Нэг алцгаар үйлдэл гаргана Монгол яадаг. За ингэсэн байж байна. Орая. Хилээ бол ерөөсөө яг 1 цаг хийн заяа. Хилээ 1 цаг хийн. Тэгчээд одоо араас нь юу хийж байгаа вэ гэхээр одоо мэдээж ажиллаа хийн. Яг тэгвэл би одоо энд холоос ажиллаж байгаа учраас ганцаараа бичих юм а бичин, бичлэгээ бичин, текстээ боловсруулан тэдрийг өөрөө угаасаа хийх учраас одоо болохоор би нөгөө нэг та нарт нэг юм ярьдаг бичлэг хийн гэжсэн шүү дээ. Яг тэрнийхээ текстийг би яг одоо бэлдээд сууж гин. Тий. Тэгээ удахгүй тэр бичлэгээр уулзъя. За одоо би тэгээд нэг гадагшаа явах нэг ажил яригадаад тэгээд хинийгээ явуулахаар шодох гэж байна. Тэгээд энэ бол үнэхээр зүрх шимшрүүлсэн маш хэцүү зүйл болж байна. За Жокер авсан нь ерөөхдөө явна гэсэн. Ямар хэцүү юм бэ нэрээ. Ямар үг юм бэ? Манай офисын шулам үнэхээр шулам болох бол бэлдээд л байна. Түр ингийн үедээ үрд шулам байгаад байгаа юм. Ер нь бол нүрээ будах нь миний ажлын нэг хэсэг. За ингээд би нүрээ будаад дуусчихлаа. Одоо угаасаа зураг авалттай. Тэгээд тэрийг угаасаа 51-ийн бичлэгүүдээр харж болох байх. За манай халиуна маань үнэхээр жирэмсэн болсон байгаа. Хөөрхөн байгаа шүү дээ. Контент зориулж жирэмсэн болоогүй. Үнэхээр байгаа байдал нь ингээд жирэмсэн. Бэртэм. Чи офсоо дуусгаад явна сте. Би крит авчаад оффист үедээ намайг дуусчих. Тэг би. Тэгээ офсоо дуусгаад явна гэсэн үг үү? Энэ нөгөө хэлсэн санаа болгоныг давтаж хэлээд идэг залуу байна. Та бүхэн яг мэдвэл яг бодит амьдрал дээр үнэхээр тийм байгаа. Наска чи юу хүнтэй өрхт юм уу? Гү. Гү. Энэ ямар муухай худлаа камер гарч ирэнгүүт. За манай Азуу. Тэгээд нөгөө дахиж хэлээд идэг гэж залуу хоёр маань ингээд эргэдэг байгаа. Одоо би яаж гэж юм бэ гэхээр шүү дээ. Оффист ажилладаг хүмүүсийн хамгийн дуртай зүйл болох хоол идсний дараа дэлгүүр гарч хэрэггүй юм авчдаг. Snack time. Энэ болохоор зав юм 18 граммын протеинтай уухан байгаа. Хамгийн гол нь зав. Хамгийн гол нь энэ яг цайрмаг шиг амтдаг. Яг шингэн цайрмаг ууж байгаа юм шиг. Ийхүү хөрөглөгч бас тоо хоёрыгоо тостой тогоон тушуур холбож. Тоонт гэрд толгой холбож. Ингээ муужрал амжаад тээ. Чи би түрүү үзүүлсэн шүү дээ.
Битээ бие бай. Зүгээр өөргөө сул тавиад. Одоо чи ингээд одоогийн найзхантайгаа үргэлжлэж чи X чинь гараад ирүүл яах вэ? Влогийн дөрс шүү дээ. Шагаад гараа бичиг. Зүгээр тоглоомоор хэлсэн шүү дээ. Тоглоомоор. Тэр клоз шотоор нь Маар муха хараал юу хэлдэг. Би ерөөсөө хараал юу хэлдэг шүү нэрээ. Тим муухай үг хэлэхээр л ингээд миний дотроос ингээд муухай шагаад байдаг. Одоо бид офисын 8 дугаар ангийн зураг авалтыг хийж байна. Ерөнхийдөө өнөөдөр та бүхэнд зураг авалтын үйл явц процесс хэрхэн явагддаг талаар харуулах зорилготой влог байгаа. Би влогныхоо бичлэгүүдийг эдитлж агаад тэг нойр руу дунтаад өгсөн байгаа хгүй. Тэгээ би за яг 20 минут унтъя шүү гэл 8:10-ыг дунтаад 8:30-д сэрүүлэг тавьчаад сэрч чадахгүй байсараагаад тэгээ 9 болж байгаа сэрээ. Тэгээд одоо 9 өнгөрч байна. Би бол 8:30 гээд жиндээ гарна гэж бодсон байхгүй. Тэгээ сэрүүлэг тавьсан чинь унтчихлаа. Тэгээ за өнгөрсөн гээд байж их гэсэн чинь мэр гэлтрээд байна. Гэлтэд дарж авахгүй бол ингээл ямар нэгэн таск би хийх ёстой байсан. Тэрийг хийгээгүй гэхээр жоохон өөртөө гутрах учраас одоо явахаас өрөхгүй. Яг одоо бол би маш их ядарч байна. Арьс минь муухай байна. Сэтгэл санаа минь хэцүү байна. Офисын 8 дугаар ангитай юм чинь. 8 дугаар ангийн зураг авалтыг хийж байна. За зүгээр дээ. Бүх юм сайхан болно доо. Манайхаа хичээгээрээ. чи чууд Нэмээ. одоо текст хийчих юм шүү. Бэлгтийн нэрнээс айлхтараа за. Хийчих юм шүү. Тэгэн гот нь яг үүсэх гэсэн чинь чи орчих юм шүү. Найз машинтай болсон. Би одоо хумсаа бодуулах гад гин заад явж байна. One color заяа. Нэг саатай ягаан өнгө. Энэ болохоор 6240 yen болсон. Монгол мөнгөөр 137,000 төгрөг гэсэн. Гэтэ амар минийх ургацсан байсан байхгүй. Тэгээ амар уртурчаар өвдөд байдаг болохоор хул хайсан. Одоо нас би ингэж ярина. Би ингэж гүн. Би ингэж алхана. За тэгээд влогоо ингээд дуусгахыг нэлээ орой болсон байна. Like and subscribe битгий мартаарай. Бид гурав дараагийн дугаар дээр илүү гоё юм хийх гээд бэлтцсэн байгаа шүү. Дараагийн дугаараар тэгээ уулзцгаая. Баяртай. За нөгөө төмцгөн хөшөөний ард явж ийн ажиллаад тарчихсан. Орохгүй мó. Манай найз хүн влогонд бас л орохгүй гинэ. Бид тээр хараад явж ийн. Тэгээд энэ удаагийн влог маань энэ хүрээд дуусаж байна. Тэгээд таад мэдж байгаа энд миний Instagram гарч байгаа дагаарай. Дараагийн дугаар маш сонирхолтой влог таад одоо хүрэх болно. Хэдүүлээ дараагийн дугаараар уулзцгаая. All smile, I know what it takes to hold this town. I'll do it till the sun goes down.